Эмч Горо Амамия бол 16 настай Японыг донслогсон Бикамачи хамтлагийн айдол Ай Хошиногийн үнэн шатан бишрэгч. Түүний Айг бишрэг болсон нь түүний 12 настай байхдаа нас барсан өвчтөн Сарина Тенжогийн шүтэн байсантай ч холбоотой. Удалгүй нөгөө алдартай од Ай хотоос аслагдмал газар байралтай эмнэлэг. Тэр бүхий л эмч Горо дээр ихэр 6 сартай жирэмсэн ирдэг. Айн төрөх өдөр ирж эмч Горо очих гэж явж байтал замд нь Айн сталкер түүнийг хатан дээрээ түлхэж маад алцдаг. Хэдий өөх гэж байсан ч эмч Айг төрөхөд хамт байна гэж хэлсэн амлалтаа бодож гимшсээр амьсгал ураадаг. Тэгээд эмч сэрэхэд тэр яасан гэж мэдээж Айн ихэр хүүхдийн эрэхтэй болоод төрчихсөн. Гэтэ яг өмнөх амьдралтай байсан оюун ухаантай чигээрээ дөнгөж төрсөн яриа байж том хүний сэтгэх үедээ. Түүний одоогийн бүтэн нэрийг Аквамарин Хошино гэнэ. Харин ихрийг нь Руби Хошино гэнэ. Руби бас л өмнөх амьдралдаа эмч Горогийн өвчтөн байсан 12 настай Сарина охин. Гэвч тэр хоёрын амьдралдаа би бинийгээ хэн байсныг мэдэхгүй. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Аква Руби хоёр зугаа цэнгэлийн салбарын талаар илүү их сурч эхэлдэг. Нэг жилийн дараа Аква кино найруулагч болон үеийнхээ эмэгтэй жүжигчин Кана Ариматай танилцдаг. Найруулагч Акваг Канатай хамт кинонд жүжиглүүлэхэд Аква зүгээр байгаагаараа л дэндүү сайн жүжиглсэн Канагийн атархлыг маш их хүргэдэг. 2 жилийн дараа Ай анхны хамгийн том Цокигийн цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтоо тоглож дууссан өдөр эмч Горог алсан Рёсуке гэх нэртэй сталкерийн гарт хутгалуулж юм алддаг. Окей. Түүнийг алсан шалтгаан нь Ай фэнүүдтэй үннээсээ хайртай болохыг хичээж үргэлж хайртай гэж худал хийдэг байсан ба фэнүүдээсээ нууцаар жирэмсэн болж хөөхтөстэй болсонд нь сталкер залуу маш их уурсан байж. Юмтай маашин тий. Ай нас барахаас өмнө ихрүүдтэй хайртай гэдгийг анхудаа хэлж үзсэн нь түүний анхудаа чин сэтгэлээсээ хайртай гэж хэлсэн мөч байсан байт юм аа. Ингээд ихрүүд маань явдлын дараа албан ёсоор Ичига Сайто буюу Айийн менежер болон түүний эхнэр Мияка Сайто нарт хүрчлэгддэг. Руби ээжийнхээ замналыг дахин давтаж айдал болохоор шийддэг бол Аква харин өөрсдийн төрсөн аавыгаа Айийн гэрийн хаягийг Рёсуке сталкер төгсөн байж болох ганцхан гэж таамаглан түүнийг олж өшөө авахар шийддэг. 12 жилийн дараа Ичиго явж түүнээс холбоо тасарч Айийн Бикамачи хамтлаг тарж мөн Ичигогийн эхнэр асан Мияко айдал төрүүлдэг Strawberry гэх Бикамачиг төрүүлж цалгиж явсан продакшнаа зогсоосон байдаг. Руби айдал болохын тулд сонгон шалгаруулалтуудад орсоор харин Аква түүнийг Айийн амьдралыг битгий давтаасаа гэсэндээ явуулсан өргөдлүүдийг нь өөрийн чадварлаг байдлаараа хорлон сүйтгэж худал тэнцээгүй гэсэн хариу явуулсаар л. Эцэс үлдээ Рубигийн жинхэнэ хүсэл тэмүүлэлд бууж өгсөн Мияко болон Аква түнд зориулж Strawberry Production-ыг дахин нээж өгөхөр болдог. Энэ хооронд Аква багын танил дотн кино найруулагчтай дагалдан хийж байдаг ч жүжигчин болох мөрөөдлөө хаясан байдаг. Гэвч найруулагч Готондо түнд бүү буужиг хэмээгээд Ай түүнийг жүжигчин болоосаа гэж хүссэн гэдгийг сануулдаг. Аква Руби хоёр дараа нь Юто гэх нэр хүндтэй урлагийн сургуульд ордог ба сургуультайгаа танилцаад явж байхдаа тэд Акватай багтаа хамт кино тоглож исэн Канатай таардаг. Кана Акватай дахин уулзсандаа маш их баяртай байх боловч түүнийг яагаад жүжигчнэр биш ерөнхий мэдлэгийн чиглэлээр суралцах болсныг нь ихэд гайхдаг. Кана Акватай дахин харилцаа тогтоох маш их хэрмэлзэлтэй байдаг ба түүнд манга цувралаа сэтвэлсэн чихэрлэг өдөр кинонд дүр өрхийг санал болгодог. Тэр киног Масая Кабураги гэх нэр хүндтэй продюсер найруулж байгаа гэдгийг Аква мэдээд Айийн гар утсан дээрх холбоо барих хүмүүсийн чагсаалт тунд байсан хүн мөн байна гэж үзсэн тул Канагийн өгсөн дүрийг хүлээн авч Кабурагитай дотносгыг хичээдэг. Канагийн түнд өгсөн дүр нь тухайн киноны муу талын дүр байдаг ба Аква дараа нь энэ киноны өмнөх ангиуд бүгд маш муу чанаргүй бүтээл болохыг олж мэддэг. Embarrassing. Канач тэдний кинонд тоглодог эрэгтэй залуучууд жүжиглэх чадвараас илүү гадаад төрхийг чухалчилдгийг мөн
Тэр үүнээс болж өөрийн жүжиглэх ур чадвараа гүйцэд гаргаж чаддаггүйгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн тэр хүүхэд байхын хүссэн бүхний авдаг муу зангаасаа болж томрох тусмаа кино урлагийн салбараас нэр хүнд нь харчигдаж эхэлснийг тайлбарладаг. Кино зураг авалтын амралтын дундуур Aqua DNA тестээр Кабурагийг өөрийн эцэг эсгийг шалгах зорилгоор түүний татсан тамхины ишнээс нууцаар дээж авч байгаад санамсаргүй Кабураги Канаг зүгээр л ашиглаж байгааг мэдэж авдаг. Зорьсон зүйлээ авсан ч Aqua үлдэж үргэлжлүүлж эхлэхээр шийддэг. Aqua өөрийн авьяасыг ашиглаж Канагийн сценыг маш чанартай болгож өгдөг. Энэ нь Канагийн жинхэнэ жүжиглэх авьяасыг эцэст нь нэг юм харуулж уг киног үзэж буй үзэгчдэд сэтгэл ханамж өгдөг. Киноны дараах үзлэгт Aqua Кабурагитай дахин уулздаг ба одоо тэр түүний төрсөн эцэг биш гэдгийг мэдж байгаа. Кабураги түүнтэй ярилцаж байхдаа Айтай ойр дотнд байснаа ярьж мөн түүнийг нууцаар хэн нэгэнтэй цагийг өнгөрүүлдэг байсныг хэлдэгч хэн гэдгийг нь хэлдэггүй. Багцгүй Aqua-г түүнд одоо эхлэх гэж байгаа хайр дурлалын шоунд тоглож өгвөл хэлэхээр тохиролцдог. Хэсэг хугацааны дараа Aqua Ruby хоёр сургуулийнхаа анхны өдөр очдог ба Ruby ангийнхаа охин болох модель Minami Kotobukiтэй найзууд болдог. Ruby Minamиг Aquaтай танилцуулдаг ба Frill Shiranuki-г алдартай мэргэжлийн энтертайнерыг ангийнх нь охин гэдгийг дурддаг. Энэ нь Ruby-г түүнд өөрт нь урлагийн ертөнцид ямар ч тогтсон карьер хийсэн зүйл байхгүйг сануулж мэдрүүлдэг. Тэр Miyako-д Strawberry Production-а хурдан урагш явуулъя гэж гомдолдог ба сургуулийн хүүхдүүд нь түүнийг урлагийн сургуульд суралцдаг байж ямар ч карьергүй хэмээн гадуурхахаас айж байгаагаа илэрхийлдэг. Харин Miyako тэднийх шиг жижигхэн компанид айдл эсвэлж авах одоо тийм ч амар биш штэ гэд халгаахгүй байсан чинь гинэт цаанаас Aqua Канаг эсвэлж хэмээн санал болгодог. Жүжигчний карьераа эрсдэлд оруулах дургүй байсан ч эцэст нь Кана Aquaтай уурхан байхын тулд Strawberry Production-тэй айдл болох гэрээ байгуулчихдаг. Гэсэн ч Aqua-гийн дараагийн ажил нь одтой харьман хэлж байна гэдэг нэртэй загварын модель Yuki Sumi, бүжигчин Nobuyuki Kumano, жүжигчин Akane Kurokawa, интернет инфлюенсер Amy M. Cho болон хөгжимчин Kengo Morimoto хэмээх одоостой хайр дурлалын реалити шоу гэдгийг мэдээд маш их шоконд ордог. Хэдий Aqua шоунд зориулж үргэлж жүжиглэж байсан ч Kana түүнийг эмэгтэй одоостой харьцаж байгаад нь хатаархдаг. Энэ хооронд Miyako Strawberry Production-ийнхаа ажлыг эхлүүлж Ruby Kana хоёрыг онлайнаар дебют хийхээр шийдэж мөн маск зүүсэн ютубер би фильтрийн дасгалжуулагчаас тусламж хүсдэг. Ютубер Pyeon이 хэлж байгаагаар дагагчаа өсгөх хамгийн хурдан арга бол түүний сая дагагчтай хаягтай хамтарч бичлэг хийх байлаа. Тэд бүтэн нэг цагийн турш хүнд хэцүү дасгалын бүжиг хийхэд Kana Ruby-гийн энэ бүхнийг асуудалгүй давсанг нь хүндэлдэг. Pyeon тэднээс хамтлагийн нэр чинь юу юм гэж асуухад Ruby Big Komochi-г дахин авчирхаа шийдсэн тул Big Komochi гэдэг нэр өгдөг. Хайрын шоу үргэлжлэх тусам Aqua reality шоуны одод зохиолын дагуу гэхээс илүү жинхнээсээ байдаг гэдгийг ойлгож эхэлдэг. Шоу Yuki Nobuyaki Kengo 3-ын хайрын гурвалжин дээр илүү төвлөрч эхэлдэг бол Aqua харин анхаарал татгаас аль болох зайлсхийж байлаа. Amy M. Cho өөрийн YouTube дагагчдын тоог ихсэж байгаад баяртай байдаг бол Akane хамгийн бага screen time авч байгаа учраас анхаарлын төвд орох гэж зовж идэг. Түүний агентлагаас зэрэг дарамтнаас болж Akane өөрийн 50 байдлаа бараг л алдаж Yuki-г санамсаргүй шинээр бодулсан урт хумсаараа шоуун дундуур алгадаад нүүрэн дээр нь зураас гаргачихдаг. Yuki Akane-г шууд л уучлсан ба Akane албан ёсоор уучлахгүй дагч Yuki-гийн фэнүүдийн кибер гадуурхалтанд дүртэж үргэлжилсэн үзэн ядалтын сэтгэлдлүүдээр бөмбөгдүүлж байсан Akane гүн сэтгэлзэн хямралд орсноор явган үний гүрнээс унаж амиа орлох шийдвэр гаргадаг. Харин яг энэ үед Aqua гарч ирж түүнийг авардаг. Aqua болон Akane цагдаагийн хэлцээр авчрагдсан байх ба шоуны бүх оролцогчид Akane-тай уулзахаар ирсэн байлаа. Aqua Akane-д одоо хүртэл шоуг орхих боломж байгааг сануулхад Akane үлдэхээр шийддэг. Akane-г бүхэл шоуны турш хорноос натан мэтэр харагдуулж исэн эдитерт нь уурлсан Aqua төлөвлөгөө зохиодог. Нэгдүгээрт Akane-гийн амиа орлох шахсан мэдээллийг цацах. Дараа нь бусад оролцогчдыг дуудаж Akane-г орсон бүх зураг бичлэгээр бичлэг хийх. Энэ бичлэг нь амжилт олж Akane-гийн жинхэнэ сайн талыг олон нийтэд таниулж чаддаг. Amy M. Cho болон Yuki нар Akane-д өөрийн жүжиглэх чадварыг ашиглан Aqua-гийн сонирхдаг охиныг дуурайж түүнийг өөртөө татахыг зөвлөдөг ба Aqua Aid дуртай гэдгээ илчилсэний дараа Akane гэртээ маш нухацтайгаар Ai-ийн зан ашийн талаар судалгаа явуулж эхэлдэг.
Дараагийн зураг авалт эхлэхэд Акане албан ёсоор шоунд эргэн ирдэг ба Аийг маш төгс дуурайж байсан тэрээр Аквад Аийг эргэн ирсэн юм шиг мэдрэмж төрүүлж чаддаг. Аква Аканегийн жүжиглэлтэнд давтдагч Аканетай хэсэг ярилцсны эцэст өөрийн сэтгэл хөдлөлийг ялгаж Аканед өөрт нь бол татагдаагүйгээ ойлгодог. Гэсэн ч Аква Аканег авьяастайг нь мэдсэн учраас түүнийг нь ашиглуулахын тулд шоундаа зориулж түүнд татагдсан мэтээр үргэлжлүүлж жүжиглэхээр болдог. Шоуны дараа хаалтын үдшилтэд Аква Кабурагитай уулзаж дараа 7 хоногт зохирснороо уулзахаар болдог. Тэгээд Аква Аканетай дараа нь уулзаж хоёул зөвшөлдсөний эцэст үерхэж байгаа мэтээр үргэлжлүүлэн олон нийтийн өмнө жүжиглэхээр болдог. Мөн Акане Юки Нобуюки хоёрыг жинхнээсээ үерхэж байгааг хэлдэг. Үдшлийн дараа Аква Эми Чог зүгтаа харих гэж явахдаа айдал болохыг мөрөөддөг байсан хэдий ч хэд хэдэн шалтгаанаас болж мөрөөдлөө орхисныг нь олж мэддэг ба түүнд Биг Комачид орохыг санал болгодог. Мияко Чогоос ярилцлага авч явахдаа түүнийг хэлж байгаа наснаас хамаагүй хөгшин гэдгийг нь таачдаг. Чо өөрийн стример болсон мөн насаа нууцлсан шалтгаануудаа тайлбарладаг ба үүнийг сонссон Руби Кана хоёр түүнийг Биг Комачигийн нэгэн хэсэг болохыг хүлээн зөвшөөрдөг. Энэ хооронд шоуны нэр хүнд өсгийн хэрээр Аква олон нийтийн анхаарлын төвд орж илаа. Чогийн алдар нэр хүмүүсийн анхаарлыг Биг Комачи руу татдаг ба тэрээр Биг Комачигийн хуучин дуунуудыг дахин ашиглах шин санаа гаргадаг. Гэсэн ч Канагийн хувьд Руби Чо хоёртой хамтарч бэлтгэл хийхэд хэцүү байсан ба тэрээр Аква картснаасаа болж түүнтэй маш их түгэндээ харьцаж байлаа. Харин Аква Кабурагитай дахин уулзаж Аийн нууц харин Аканегийн театрын хамт олон болох Лалалаийн гишүүн байх магадaltaйг мэдэж авдаг. Мөн Кабураги Биг Комачид Японы Айдол фестивалд оролцох эрхээ өгдөг. Энэ хооронд Руби болон Чонор хамтлагийн төв болохын тулд өрсөлддөгч хоёул дуулахнаа муу гэдгийг ойлгож мөн Канагийн дууцны карьерийг нь олж мэдснээр Канаг л төв болохыг хүсдэг. Гэсэн ч Кана татгалцаар байдаг ч тэр хоёрын дуулахыг нь сонссны дараа тэр эцэст нь нэг юм хүсэлтийг нь хүлээн авдаг. Мияко удахгүй болох фестивалд зориулж тэднийг бэлтгэхийн тулд дахин Пиеоныг авчирдагч тэр нь яг үндэ Пиеоны багийг зүүсэн Аква болж таардаг. Тэрээр Кана санамсаргүй доод давхарлуу бууж агаад Акваг Пиеон байсныг нотоод мэдчихдэг. Фестивалны өдөр ирж Биг Комачи бусад хар мянган хамтлагуудтай нэг өрөөнд багтаж чингэх гэж хичээнэ. Кана тэр өдрийн ихэнхийг нь өөрийн од болох замналаа яаж бүтлгүүцнийг бодон өнгөрүүлдэг. Тэр өөрийгөө Рубигээс ч илүү сандарч байгаагаа хүлээн зөвшөөрдөгч Руби түнд Биг Комачи бол шинэхэн хамтлаг. Тийм учраас алдах бол байхалзал гэж хэлснийг сонссон Кана санаа зовхоо болж өөрийн хамтлагийн үзүүлбэртээ анхаарал хандуулж эхэлдэг. Биг Комачи үзүүлбэрээ эхэлж эхний дуугаа дуулахад энэ нь маш сайн явв. Гэвч Кана өөртөө итгэх итгэлээ багаар алдаж эхэлдэг. Учир нь энд 3 гэрэлцдэг стик байх ёстой бөгөөд Яан нь Рубигийн дэмжигчид Шаранчо харин цагаан нь Канагийнх. Гэтэл үзэгчид ихэнх нь шар ягаан стик барьсан байлаа. Тэгсэн гинэт Аква үзэгчдийн дунд цагаан стик барьсаар бүжиглэж түүнийг нь харсан Кана гинэт урам зориг авч үзүүлбэрээ амжилттай дуусгадаг. Гэрлүүгээ харих замдаа Кана Аквагийн үерхэл зүгээр л ажлын холбоотой жүжиглэлт болохыг ойлгож сэтгэл нь амарснаар Акватай буцаад хэвийн харьцаж эхэлдэг. Энэ үед Чо харин энд болоод байгаа хайрын гурвалжныг дөнгөжл ойлгодог. Удалгүй Лалалай Tokyo Plate гэх алдартай цувралаар тайзны жүжиг тавих болсонд Кабураги Кана Акане болон Акваг хамтын жүжигчдээр сонгосон ба бүр болоогүй тэдний хооронд хайрын гурвалжин болох дөрүүдийг өгдөг. Тэгээд байж итл Аква Кана Акане хоёрыг бие биеэ таньдаг. Бүр хар багасаа өрсөлдөрж ирснийг нь мэддэг. Бүх жүжигчдэд бүрдэх үед Tokyo Plate бэлтгэлээ эхэлдэг бол Руби Аийн оршуулга дээр очиж харин Аква аавыгаа дахин хайхаар амлалт өгснөөр манай анимегийн 1-р сизон дуустдаг. Тэгэд манайхаа 2-р сизон туу утгагүй гарах юм байлээ. Тэгээ гарахаар нь цаг алдалгүй оруулнаа. Үйлэн байлаа. Танд манай анхны бичлэг таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк and subscribe тэгээд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр туу утгагүй уулзцгаая. Баяртай.